За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За хичээлийн сэдэв маань 7 дугаар ангид загсан бөмбөг залах дамжуулалт гэсэн нэм сэдэв байна. Зорилго сурагчдын сагсан бөмбөг залах дамжуулах ур чадварыг хөгжүүлнэ. Суралцуун зорилт чиглэлээ өөрчлөн бөмбөгийг хурдтай залж гүйх, хуйлтээс дамжуулах, залдаас зогсолтыг гүйцэтгэх. Ийм зорилготой. За сагсан бөмбөгийн хэрэгэлдэхүүнүүд хичээлийн маань хэрэгэлдэхүүнийг та бүхэнд танилцуулъя. Сагсан бөмбөг бол тоглоомын гол хэрэгслэл. За энд мэдээс сагсан бөмбөгийн заалт албаа. За шүгүүл бол сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор багш нар бол тутамд хэрэгэлдэг. За мэдээж ажиглалтын хуудас сурагчдын гүйцэтгэх үнэлэх хэрэглэнэ. Дасгалыг хэрхэн хийх вэ? За хамгийн гол чухал нь бол бөмбөгөө сонгох. Гуравдугаар хүүхдүүдийг одоо хэмжээ, насны онцлог тохирсон хэмжээтэй бөмбөг сонгох хэрэгтэй. Хүүхдүүдийг бөмбөг залж сурахын үндсэн арга барилыг бол зөв зааварчилгаа өгөх нь чухал. Хүүхдүүд бөмбөг залах дасгалыг тогтмол хийж чадвараа сайжруулах. Хичээлийн маань эхний хэсэг бие халаалт, жагсаал зохион байгуулалт. Сурагчид бол ховцоо өмсөн, зэгсэж, зойлонд гүйлтэн дундаа уруу сарвуу мөрнийхөө эргүүлнэ. Гүйлтгэснийхаа дараа бол мэдээж бие ерөнхий сонголтын дасгалыг бол 4 эгнээнд зогсож хий, гарын сарвуугаараа залах, дуураймал дасгал болдог л давтан гэж үздэг доо. Үндсэн хэсэгт бол шинэ мэдлэг чадвар эзэмших одоо хичээлийн маань үндсэн хэсэг. Нэгд бол байрандаа бөмбөг залах, нэг хөлөө урагш гიშгэн байрандаа бөмбөг залах. Суусан байдлаас залах. Хөл салгаж суусан байдлаас баруун зүүн гараараа ээлжлэн бөмбөгийг нам залах. Говрууд бол шулуун шугамаар залах. Шулуун шугам даган 1 ба 2 гараараа ээлжлэн залах. Дөрөвд бол тодорхой цэгүүд дээр залах. Шулуун шугам даган тодорхой цэгүүд дээр бөмбөг залах. Энэ зургалтыг би бас харуулж байгаа. 5-д бол тэмдэгтүүд сүлжин залах. Чиглэлээ өөрчлөн тодорхой тэмдэгтүүд сүлжин бөмбөг залах. Ойрын зайнаас дамжуулах. Ойрын зайнаас бөмбөгийг 1 гараараа чэйжний орчинд дамжуулах. Бөмбөг залах дасгалууд. Бөмбөгийг зөвхөн урагш хойш шулуун шугамаар дамжуулж хөлөө зөв ашиглаж сурах нь чухал юм. Тодорхой цэгүүдээр дамжуулан бөмбөг залах дасгал нь хүүхдүүдийн хөдөлгөөний зохицуултыг сайжруулахад тусалдаг. Хүүхдүүд бөмбөгийг гараараа хурдан шуурхаа дамжуулж гар хөдөлгөөнийг хянаж сайжруулах боломжтой. Дасгалын явцад бол анхаарах зүйлс бас байгаа. Энд бол мэдээж нэгд бол хөлөөрөө ашиглах. Хүүхдүүд бөмбөгийг бол зөвхөн газар руу цохих хэрэгтэй. Хөлөөрөө ашиглах нь бөмбөгөө алдахад хүргэдэг. Хит хол түлхэх. Бөмбөгийг хит хол түлхэх нь түүнийг хянахад хүндрэл учруулдаг. Бөмбөгийг зөвхөн богино зайнаас залах нь зүйтэй. Хүүхдүүд бөмбөгийг сайн хянаж гараараа хурдан шуурхай хөдөлгөөнд сурах нь чухал. Авалтын алдааг засах. Хүүхдүүдийн авалтын алдааг зөв засаж, биеэрээ үзүүлж дахин хийх хэрэгтэй. Хүүхдүүдийг бол урамшуулах ёстой. Энэ хүүхдүүдийн амжилтыг магтаж, урамшуулах, тэднийг идэвхтэй байхад нь бас нөлөөлөл үзүүлнэ. Хүүхдүүд бол алдаанаасаа суралцуулж, өөртөө итгэлтэй
итгэлийг дэмжих чухал. За хичээлийн маань төгсгөл хэсэгт бол нэгд бол мэдээж тайвшруулах дасгал. За тайвшруулах асуудал бол 5 минут нь. Энд бол тайвшруулах дасгал хийж үзэгдэнэ. За хоёрт бол гэхийн даалгавар. Гэхийн даалгавард бол сурагчид өдөр бүр гардаа сунах. За гурав бол ярилцсан. Энэ дээр бол бид нар бөмбөг дамжуулах, залхахад биеийн ямар чанар хөгжүүлэх хэрэгтэй асууж ярилцсан. За энэ дээр бол хүүхдүүд ихэнх нь бол мэдээж хоорт хүчний чанаруудыг бол хоорондоо ярилцсан. Хичээлийн маань үнэлгээг бол мэдээж ажиглалт. За хоёрт бол бөмбөг залах, дамжуулах ур чадварыг ажиглах. За хамтын ажиллагаа сонирхлыг ажиглах. Хичээлийн дүгнэлт. Энэ хичээлийн зорилго нь 7 дугаар ангийн сурагч загсан бөмбөг залах, дамжуулах, ур чадварыг хөгжүүлэх юм. Хүүхдүүд бөмбөг залах, дамжуулах үндсэн зарчмуудыг зааж хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй. Хичээлээ хөгжилтэй сонирхолтой болгохын тулд тоглоомын элементүүдийг ашиглаж болно. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.